Их нэрийн тусламж үйлчлэгийг сайжруулах зорилгоор 149 сая төгрөгийн үн бүхий 16 нэр төрлийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг аймгийн нэгдсэн эмнэлгийн төрх болон няран тасагт хүлээлгэн өглөө. Төрх тасагт жирэмсэн үед болон төрх явцад ургийн зүрхний цохилтыг хянагч монитор 10 ширхэг, эмгэг няран тасагт СИПАП аппарат 2, няран шарлал тэмжигч аппарат 2, тарианы автомат шахуурга 5, туслын автомат шахуурга 5, new pump аппарат 1 ширхэг зэрэг их нэрад нийт шаардлагатай өдөр тутмын хэрэглээний төхөөрөмжүүд багтсан байна. За өнөөдөр манайхад бол ерөнхийдөө Тархуул аймгийн хэмжээнд ерөөсө 5 ширхэг ургийн монитор буюу ургийн китэгээ ажилдаг байсан. Манайх бол жилдээ бол нэг 1900-аас 2000 ээж төрдөг байгаа. За тэгэхээр энэ үед болохоор төрж байгаа ээж болгонд ерөнхийдөө бол сүүлийн 3 сарын хугацаанд бол ургийн китэгээ буюу монитороор ургийг хянаж явдаг байгаа. За тэгээд энэ фитал монитор буюу ургийн китэгээ монитороор манай Тархуул аймагт бол 5 ширхэг байсан. Өнөөдөр бол ингээд 10 ширхгийг нэмэгдэж ирж байна. Энэ маань угаасаа одоо төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн. За тэгээ 32-7 хоногтойгоос дээш бүх ээжүүдэд ерөнхийдөө бол 7 хоногтой нэг удаа эсвэл эрсдэлтэй юм уу бичлэг эргэлзээтэй гарсан бол өдөр болгон бичүүлэх ёстой. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо сүүлийн үед одоо манай жирэмсний хяналтан дээр нэг манай хүлээ авах дээр нэг ерөөсөө ингээд 2хан монитор дээр ээж нар маань ээжлээд очор дугаар үсээд энэ дээр агиох бухимдалтай байдаг гэсэн. Тэгээ одоо ийм китэгээ шийдээд өгч байгаа учраас ерөнхийдөө бол одоо очор дугаар хүлээгдэл гэдэг юм байхгүй болох хаал гэж бодож байна. За тэгээ Тархуул аймгийн удирдлагууд, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудаа бүгдэнд нь баярлалаа. Яг энэ тоног төхөөрөмж бол яг ажлын байран дээр шаардлагатай бид бүгдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгтэй хүнд өвчтөй болон дутуу бага жинтэй төрсэн яраануудад үйлчлэгээ явуулахад нийт шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүд маань хүлээж ирлээ. За энэ талаар тэрхээр амьсгалын СИПАП аппарат 2 ширхэг, за NeoPump аппарат 1 ширхэг. Энэ NeoPump аппарат нь бол тэрхээр дутуу төрсэн болон одоо уушгины хөгжил дутуу төрсэн хүнд төрсэн амьсгалын дутагдaltaй яраануудад яг төрөх өрөөнд анхны сэхэн амьдруулалтыг хийхэд уушгийг одоо тэлж өгөх үйлчилгээтэй ийм өндөр эмчилгээний үр дүнтэй арга байгаа. Тэгээ NeoPump эмчилгээгээрээ хүүхдийн уушгийг тэлсний дараа хүүхдийн сургалтын эмчилгээг хийвэл бас илүү үр дүн нэмэгдсэн гэсэн олон улсын судалгаа байдаг. Тэгээ энэ тоног төхөөрөмж маань өмнө нь одоо яг Монгол улсад бол нэлээд олон жилийн өмнөөс лавлгаа шатлын эмнэлгүүд болон бусад аймагуудад бол байдаг. За манай аймагт бол одоо төрөлт ихтэй, дутуу няраа насваралт ихтэй хэрнээсээ энэ аппарат тоног төхөөрөмж маань байдаггүй байсан. Тэгээ бид бүхэн энийг одоо төсөл хөтөлбөртөө тусгаад ийм ач холбогдолтой аппарат юм аа гэдээ одоо бас танилцуулаад энэ аппарат маань хүрэлцэн ирж байгаад бид нар бас баяртай байна. Тэгээд энэ бүх тоног төхөөрөмжүүд яг няраа хөх эрчим тэмцлэгэнд дэмжлэгдэхэд өдөр тутамд одоо хэрэгцээтэй байдаг. Яг үндсэн хэрэгцээтэй багш тоног төхөөрөмжүүд байна. Төслийг тэмцсэн аймгийн ирээдүйн төлөөлөгчдийн хурлын нийт төлөөлөгчдөө талархал илэрхийлье.